дэлгэрэнгүй таван толгойн талаар би ер нь мэдээлэл өгнө гэж бодож байгаа. Таван толгойн түүхийг хамгийн сайн мэдэх хүн бол би баг. Ер нь. Мөнбөц. Ер нь нүүрсний хулгайтай холбоотой та хамгийн түрүүнд тайлбар өгөх хэрэгтэй л да тий. Гүг нүүрсний хулгай асуудалтай биш. Чи өөрөө мэдээлэл мотой шүү дээ. Таван толгой лиценз анх хинд байсан юм? Би ч маш асууж байгаа. Таван толгой лиценз хэний одоо мэдэлд байсан юм? Улсын мэдэл. Тэр чи мэдэхгүй ш. Таван толгой лиценз анх 97 онд Австралийн BHP гэж компани мэдэлд байсан. За тэгээд Австралийн BHP компани нүүрсний үн ханш тархан байна. Энэ хөрөнгө оруулалт ихтэй байна. Энийг бид нэр хөгжүүлэхэд хэцүү байна гэд буцаагаад засгийн газарт одоо улсд өгсөн. Тэр үед нөө өргөдөл өгсөн компаниуд авдаг байсан учраас тэр үед Mininfo гэж Монголын компани тэр лицензийг 97 онд авсан байгаа юм. Mininfo гэж хувийн компани. Тэгээд тэр компани хөрөнгө оруулалт хийж, өргөмдлийг хийж, техник эдийн засгийн үндэслэл хийх одоо зардал гарах учраас 98 онд би тэр үед бизнест байсан байхгүй Батуулд гэж юм. Алтай трейдинг компани захирал. Над дээр ирээд та энэ одоо компанид хөрөнгө оруулаач, хамтарч ажиллаач гэд. Ингээд 98 онд би одоо лиценз эзэмшигч болж тэр таван толгойн лицензийг эзэмшигч болсон. Ийм түүхтэй. Чи сонсоогүй юм байна уу? За нэг. Тэгээд хоёр дахь юм бол ямар юм болсон гэхээр энэ лицензийг гадаадынхан авъя гэдэг юмыг 2000 он болоод ирэнгүүт одоо Хятадын компани, Оросын компани одоо энийг худалдаж авъя гэдэг их санал тавьж хэлсэн. Тэгэхээр энийг зарахгүйгээр олборлт хийхгүйгээр байжгаад ингээ 2006 онд энэ Эрдэнэс таван толгой гэдэг энэ лицензийг ард түмэнд төрд буцааж өгсөн одоо хүн бий баг. Нэг үгээр хэлэх юм бол нүүрсийг энэ том нүүрсийг төр энэ баялагтай эзэн байх хэвээр ард түмэн эзэн байх хэвээр гэдэг энэ нэмийг анх одоо эхлүүл санаачилж буцааж өгсөн ба ш. Тэр олон компаниуд хувийн одоо лицензтэй компаниуд өөрсдөө ашиглаад явцсан байгаа ш. Энийг тэгэхээр буцааж төрдөө лицензийг буцааж өгсөн түүх чи сонссон уу? Сонссон уу? Ер нь олсон. За тэгэхээр би тэрийг өгсөн байгаа нь түүх байна ш. Батуулд гэдэг хүн тэгж өгсөн байна. Тий. Чи тэрийг ойлгож одоо сонсох хэрэгтэй тий. Тэр бол бас том зориг мөн үү? Мөн үү? За хоёрдугаарх нь чи өөр тэрийг зөв талаас нь энэ хүн чинь гавьяа байгуулсан байна гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар зүйл нь бол ямар зүйл болсон гэхээр 1072 хувьцаа хаанаас хэн өгсөн ард түмэндээ энийг хуваалсан хэн аль засгийн газар шийдвэр гаргасан мэдэх үү? Би ч юм асууж байна. Би ч бас харин асуулт асууж штэ. Би асуултыг чинь ингээд хариулаад чиний ихний асуултыг чинь би хариулах гэж явж гин гэсэн үг тий. Би тэрийг чинь өгч чинь. Тэгээ 2000 ерөнхий сайд болчоод энэ таван толгойн орд газрыг ард түмэн баялагийг нь эзэмших ёстой. Гэхдээ ингээд зөвхөн төр эзэмших биш 1072 хувьцаа байх ёстой гэдэг шийдвэрийг Батуулдын засгийн газар гаргаад ингээд одоо ард түмэндээ тэр шийдвэрээр 1072 хувьцааг олох шийдвэр манай засгийн газар гаргасан. Хоёр дахь нь эхнийх нь төрдөө лиценз өгсөн байна шүү дээ. Хоёр дахь нь бол 1072 хувьцааг ард түмэндээ гаргасан 3 сая хүндээ. За ингээ хоёр юм байна. За гурав дахь юм бол одоо ард түмэн баялагтай эзэн байх хэрэгтэй гэж байгаа тийм үү? Ард түмэн баялагаасаа ногдол ашгаа хүртэх ёстой гэж байгаа. Ийм зүйл байгаа. Тэгэхээр тэр хоёр замаар хийв. Энэ бол нээлттэй ил тод одоо хөрөнгөний зах зээл дээр гарсан компани байх ёстой гэдэг ийм зарчим явдаг. Тэгэхээр манай засгийн газар бас 11 онд энэ компани нээлттэй ил тод олон улсын жишгээр компани байх ёстой гэдэг Орос, Хятад, Япон, Солонгос, Америкийн нэгдсэн улсын засгийн газруудтай хилцэл хийгээд ингээд энийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулаад ингээд одоо нээлттэй компани болгоно. Төр ард түмэн хувьцаагаа эзэмшиж байгаа энийгээ нээлттэй компани болгоно. Үйл ажиллагаа нь ийм олон улсын жишгээр явна гэдэг. Тэгээ энэ маань тухайн үед дэмжлэг аваагүй. Тэгээ засгийн газар оруулсан ч гэсэн тухайн үед дэмжлэг авч чадаагүй зогссон. Би бол улс төрийн агуулга гэж боддээ. Тэгээ энэний дараа бол ямар асуудал гарч ирж байгаа нөхөр
2008 оны сонгуульд одоо арчилсан нам тэр үед илбэгдэрч дараагаар байж исэн. Мөн одоо баярдаа энэ хоёр хүн сонгуульд орохдоо ард түмэн баялагаасаа ногдлош хүртэх ёстой гэсэн сонгуульд орсон. Тэр чинь мөрийн хөтөлбөр амлалт болчихж шүү дээ засгийн газрын. Эх орны хишиг өгөх ёстой. Эх орны хишиг өгнө. Тэр эх орны хишиг өгнө гэдэг бол баялагын хуваалтыг хийх ийм одоо шийдвэр байсан байхгүй. Тэгээд сонгуул одоо засгийн газрын үйл ажиллагааны явцад за энэ ард түмэнд хийсэн амлалтаа өгөх ёстой. Эх орны хишиг өгөх ёстой. Тэгээ ямар шийдвэр гарсан гэхээр тэр бол ахмадуудад 1 сая төгрөг өгнө. Ахмад хүн болгонд. Оюутан залуучуудаа сургалтын одоо төлбөрийг нь тэгэлж өгнө. Тэгээд 500 мянган төгрөгөөр 2 хуваагаад өгсөн оюутан залуучуудад. Гурав дахь нь иргэн бүртээ сар бүр 21 мянган төгрөг өгнө. 2 жил турш өгсөн. Тий. Нэг үгээр хэлэх юм бол энэ байгалийн баялагын орлогоос ард түмэнд ахмадуудад оюутан сурагчид иргэдтэй энэ одоо ногдлоо шиг одоо хишгийг хүртэх ёстой гэдэг шийдвэр гарсан. Тэгээд тэрийг яаж хүртэх вэ гэхээр 5 толгойнхоо ордгаз нүүрсээ зарсан орлогоос ард түмэнд өгнө шүү дээ. Тийм үү? Тий. Тэрийг тэгэхээр авахын тулд Чалко компанид засгийн газар зараагүй шүү дээ. Тэрийг одоо Эрдэнэс таван толгой компани урьдчилан зараад урьдчилгаа төлбөр авсан. Тэр нь маш бага хэмжээний одоо чи сонсож 300 сая доллар гэж би санаж байна. 350 сая доллар. За энэ мөнгөөр орж ирээд яасан гэхээр нэгдүгürt энэ бол офтек биш. Офтек гэдэг чинь бол юу? Энэ чинь урьдчилаа зүгээр зарчиж чинь гэсэн. Яг тэгвэл би чамд би цүнх зарнаа. Чи мөнгө өг гэдэг чинь шүү дээ. Тэгээд тэр үнийн хямдхан тогтоодсон тий. Уга би тэрийг одоо чамд хэлье тий. Үүний бол засгийн газар тогтоохгүй. Тэр бол дэлхийн зах зээл дээр байгаа нүүрсний томьёоны үнээр хийгдэл ийм л даалгавартай. Тэгэхээр тэрийг тогтоохгүй. Яг л одоо зах зээлийн үнээр гэсэн ийм тохиролцоо орж байна. 7-8 жилийн хугацаанд хямдхан өгсөн асуудал үүдэж. Яг таны тэр гэрээ байгуулснаас хойш. Би байгуулсан гэрээ биш л дээ. Тэр компани. Тэгэхээр чи үнээс зээл авж штэ. Одоо 350 сая долларын зээл авчаад тэр зээл чи хүүтэй байгаа штэ. Тэр хүүнийх нь оронд зүгээр одоо хүний мөнгийг урьдчилан авчиж байгаа юм чиндээ ямар нэгэн байдлаар одоо зах зээлийн үн тодорхой хөнгөлт ярина гэвэл тэр зах зээлийн харилцаагаар томьёоны үнээр л ярьсан байгаа. Тэрнээс бол тэрэнд ямар нэгэн одоо захиргааталтын юм уу одоо удирдлагын шийдвэр байхгүй. Нэг. Хоёрдугаар юм бол энэ гэрээ нууцад ерөөсөө ороогүй. Гуравдугаар юм бол энэ офтек гэрээ биш. Энэ бол нүүрсний урьдчилсан борлуулалт хийгээд энэ борлуулалтаа ард түмэндээ ёстой одоо ард түмэн шаардаад биш хишгээ хүртээ. Ногдлашг авъя гэдгийг энийг хийж байгаа. Тийм учраас одоо таван толгой юу хийх ёстой гэхээр ер нь энэ бидний үед хийж исэн ажлыг үргэлжлүүлээд нээлттэй ил тод компани болгоод ингээд 1072 хувьцаагаа ажил одоо болгоод амилуулад ногдлашгийг нөгөөд ингээд явах ёстой. Энэ дунд ингээд нөгөө хулгайч бариараа гэдэг шиг сүүлийн 10 жилийн үйл ажиллагаанд үнэлт дүгэлт өгж нууцад яагаад орсон гэдэг юм уу яг одоо юу болсон гэдгээ ярих оронд дүүүүлээд нөгөө лицензийн төрдөө өгсөн нөгөө 1072 хувьцааг нь гаргаж өгсөн нөгөө одоо байгалийн баялагын ногдлашгийн ард түмэнд өгжсэн нөгөө Батуулд гэд нөхрөө өө энэ нэг муухай амтан гэдэг ийм юм явуулаад байгаа нь бол нөгөө юу төөрүүлнэ гэдэг үлээ нэг тийм л юм болж. Тэгээд засгийн газар үн тогтоодгүй. Гэхдээ Чалкод дурдсан гэрээнд бол нүүрс маш хямд үнээр тэрийг одоо та нар гаргаж баримттай нотлоод явах хэвээр би бол хэлж штэ. Зах зээлийн үн ханшаар явсан гэдэгт бол ямар ч эргэлзээгүй зах зээлийн томьёоны үн ханш байх хэвээр.